I hot. Сэрдэ soup. Соо. Дахиад соёолж байна. Нахиалж байна. Миний сэтгэлд эзний хайр soup. Тэгээд хуйлран айсви. Корего уми митайне. Хуйлран айсви давалгаа мэд ваташи но kokoro ni kami-sama no ai soup. はい、以上です。じゃあ一緒に行きますね。せーの。オリコンの心に神様の愛どのくらいありますか？おい、たくさん？神様もオリコン大好きですよ。はい、じゃあ祈りましょう。はい。Хайртай бурхан аваа таньд талархаж байна. Өнөөдрийн бяцхан цаг хугацааны дээр хамт байж өгсөний төлөө талархаж байна. Оригын дүгийн маань аваа үнэхээр эх 7 хоногт хамгийн сайнаар аваа үнэхээр харж хандаж хамгаалж өгөөрэй гэж гуйж байна. Зүрсгэлээсээ таны магтаж байгаа энэ магтаалыг аваа та өөртөө авсан гэдэгт итгэж байна. Бүхэл зүйлийг танд даатган Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. Халелуя. Эзний өдрийн минь төргий. Бидний эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийн цуглааны эхэлцгээж байна. Бүгд хамтдаа босоод эзний үгээс уншаад эзний хамтдаа магтцгаая. Тэгээ. Дуулал 26-гийн 1-ээс 12. Шихэ нижу рокхэн иссэцүкара жиүнисэцүмадэ дэс. Би гимгүй явж гуйлгүйгээр эзэнд итгэсэн тул эзэн та намайг зөвтгөөч. Эзэн намайг шалгаж, намайг туршаач. Элэг зүрхийг минь шалгаач. Хайр инрэлтэй нүдний минь өмнө буй агаад таны үннээр би явсаа. Хуурмаг хүмүүстэй би суудаггүй. Дүр эсгэгч нартай хамт ч би явахгүй. Ёр мөөг үйлдэгчдийн чуулганыг би үзэн яддаг. Буруутантай хамт би суугаагүй. Зэмгүй цэврээр би гараа угааж таны тахлын ширээг тойрно. Эзэн инхэн талархлын дууг би сонсгож таны бүх гайхамшгуудын үйлсийг өгүүлэхийн тулд буюу эзэн би таны өргөний оршихуй хийгээд таны сүр жавхлангийн орших газарт хайртай. Сэтгэлийн минь нүгэлтнүүдтэй хамт амийг минь цус урсагчтай хамт бүү аваач.
Эдний гарт булаа үйлдүүд буй агаад баруун гар нь хахуулаар дүүрэн харин би үнэнчээр явна. Намайг аварч намайг нэгүүлсээч. Хөлмөн тэгш газарт зогсном. Цуглалтуудад би эзнийг өрөөнөм. Амен. Бүгдээрээ эзэнд үнэхээр талархсан зүрхтгэлээр хамтдаа залбираад өнөөдрийн цуглаанаа эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Танд талархаж байна аваа. Өнөөдрийг болтол эзэн та үнэхээр биднэртэй хамт байсан. Та надтай хамт байж, үргэлж та намайг хамгаалж, та намайг өрөөж ирсэн бурхан аваа. Эзэн тэгээд өнөөдөр ч гэсэн би танд магтаалыг, танд хүндэглийг бид нэр үнэхээр таны үгийг сонсохоор ирсэн мэн аваа. Та энд байгаа хүн бүрийн дээр эзэн та ариун сүнсийг болгож, яг энэ газарт үнэхээр та өөрийнхөө үгээ өгөөж аваа. Бид нэр үнэхээр энэ ариун сүнсээр хөтлөгдөн, ариун сүнсний хүч чадлаар дамжуулан эзэн таныг магтаж, таны сайн мэдээг тарааж чадах юм аа. Ирж байгаа ахын дүүсийг, байгаа газарт байгаа ахын дүүсийг би өрөөж ин аваа. Та үнэхээр тэр байгаа газарт нь ариун сүнсийг дүүргэж, тэр газарт үнэхээр та өөрийнхөө бас сүм цуглаан чуулганыг бариач аваа. Тэр хүмүүсийг бэлтгээч, тэр дагалдагч нарыг бэлтгээч. Өнөөдрийн магтаал хүндэтгэл зөвхөн эзэн танд байх болтугай гэж Есүсийн нэрээр талархан залбирэн гуйж байна. Амен. Амен. Бүгдээр эзнийг баяр хөөртэйгээр магтацгаая. Эзэн намайг авсан би яаж чимээгүй байхгүй баяртай магтан дуудъя. Эзэн намайг уучлсан. Эзэн намайг уучлсан. Би яаж чимээгүй байхгүй баяртай магтан хүндэтгэе. Эзэн намайг аварсан. Эзэн намайг аварсан. Би яаж чимээгүй байхгүй баяртай магтан дуудъя. Эзэн намайг уучлсан. Би яаж чимээгүй байхгүй баяртай магтан хүндэтгэе. Эзэн рүү хандсан. Эзэн рүү хандсан. Миний хайр зогсож чадахгүй. Зогсож чадахгүй. Эзэн рүү хандсан. Эзэн рүү хандсан. Миний хайр зогсож чадахгүй. Зогсож чадахгүй. Зогсож чадахгүй. Би баярлан бүжгийнэ. Бүх асуудал нүрэн унаа. Амен. Халелуя. Би баярлан бүжгийнэ. Миний амьдрал эзэн дотор. Эзэн намайг аварсан. Эзэн намайг аварсан. Яаж чимээгүй байхгүй баяртай магтан дуудъя. Халелуя. Эзэн намайг уучлсан. Эзэн намайг уучлсан. Би яаж чимээгүй байхгүй баяртай магтан дуудъя. Эзэн рүү хандсан. Миний хайр зогсож чадахгүй. Зогсож чадахгүй. Эзэн рүү хандсан. Эзэн рүү хандсан. Миний хайр зогсож чадахгүй. Зогсож чадахгүй. Халелуя. Би баярлан бүжгийнэ. Бүх асуудал нүрэн унаа. Амен. Халелуя. Би баярлан бүжгийнэ. Миний амьдрал эзэн дотор. Би
баярлан бүжгэлнэ. Би баярлан бүжгэлнэ. Бүх асуудал нууран унаа. Би баярлан бүжгэлнэ. Миний амьдрал эзэн дотор. Бүгдээ дахиад тунхаглацгаая. Миний асуудал нуруу унсан. Би баярлан бүжгэлнэ. Бүх асуудал нууран унаа. Халелуя. Амен. Би баярлан бүжгэлнэ. Миний амьдрал эзэн дотор. Таны амьдрал эзэн дотор. Миний амьдрал эзэн дотор. Миний амьдрал эзэн дотор. Миний амьдрал эзэн дотор. Амен. Халелуя. Бүх газар магтаална байг. Уулын үлгэр хитгэл байлаач тань биеэр би хүчээ хоосон барна. Усан дээр алхах хүч байлаач тань биеэр би рихтүүлэхүрнэ. Таньгүйгээр дуусан дуунуудны хоосон хашираа. Таныг би энэ газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд. Таны хүндэтгэх дуунууд. Илэрхийлж баришгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрхмээ. Таны тухай мөрөдлүүдээр дүрээ. Загалмайг та үсээ ичхүрийг тавса үхлийг яаж амьсан таньхиний ханчлахаа химээс би таны би энэ газарт хүндэтгэх. Уулыг нүлгэх итгэл байлаач таньгээр би хүчээ хоосон байна. Усан дээр алхах хүч байлаач таньгээр би рихтүүлэхүрнэ. Таньгээр дуусан дуунуудны хоосон хашираа. Тиймээс би таны би энэ газар төрж байна. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баришгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрхмээ. Таны тухай мөрөдлүүдээр дүрээ. Загалмайг та үсээ ичхүрийг тавсан үхлийг яаж амьсан дахин ирж ханчлахаа. Тиймээс би таны би энэ газарт хүндэтгэх. Таны хүндэтгэх дуунууд илэрхийлж баришгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрхмээ. Таны тухай мөрөдлүүдээр дүрээ. Загалмайг та үсээ ичхүрийг тавсан үхлийг яаж амьсан дахин ирж ханчлахаа. Тиймээс би таны би энэ газар төрж байна. Хүндэтгэн магтаал таны үеийн үе дуудагдах дуунууд таны үрдийн алдран таны
Өчигдөр өнөөдөр маргааш таны хүндэттэй магтаал таны үеийн үед тулагдах тоноо таны үтийн алдан таны өчигдөр өнөөдөр маргааш таны тиймээс би таны би энэ газарт хүндэтгэе. Амен. Таны хүндэтгэх дунуу илэрхийлж баришгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрх мэн таны тухай мөрөөдүүдээр дүрээ. Загалмайг та үсэн ичгүүрийг тавсан үхлийг яаж амьдсан дахин ирж ханчлахаа тиймээс би таныг би энэ газар төрсөн. Тиймээс би таныг би энэ газар төрсөн. Загасмай бишрэн харахаа намайг гэж та аймаа өгсөн гэж юу. Өдрөөс өдөрт би мөнхийн эзэн тантай улам мэдэл бо загасмай хүчээр би үнэхээр өөрчлөгднө. Агуу загалмай бишрэн харахаа намайг гэж та аймаа өгсөн гэж юу. Өдрөөс өдөр би мөнхийн эзэн тантай улам мэдэл бо загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгднө. Танда талархи сэтгэлийн үнэ имагүнэ аварсан эзэндээ. Танда талархи сэтгэлийн үнэ загалмай хүчи загалмай бишрэн харахаа намайг гэж та аймаа өгсөн гэж юу. Өдрөөс өдөрт би мөнхийн эзэн тантай улам мэдэл бо загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгднө. Танда талархи сэтгэлийн үнэ имагүнэ аварсан эзэндээ. Танда талархи сэтгэлийн үнэ загалмай хүчи Танда талархи имагүнэ аварсан эзэндээ. Танда талархи сэтгэлийн үнэ загалмай хүчи
Бүгд хамтдаа залбирanгуйцгаая. Эзэн минь ээ. Баярлалаа Есүс. Миний төлөө өөрийн амиа өргөж хүн бүрийг эзэн та өнөхөр уучлж хүн бүрийн өнөхөр нүглийг та өнөхөр өөртөө авч өнөр цагаатгсан бурхан аваа. Баярлалаа Есүс. Бүх зүйлд өнөхөр талархаж байна. Халалаа Есүс. Хэмээж. Үнэхээр таныг таньж мэдэж, таны үгнээс суралцсан, тань дээр дотор алхах тусам илүү эзэн таныг ойлгож, таны үнэхээр бидний төлөө ямар их тэр хайрыг зориулж, хайрлсан тэр үн цэнийг үнэхээр ойлгож байна аваа. Баярлалаа Есүс. Бүх алдар нь танд бахалтугай. Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Эзэн гараа дөртөө хөж байна. Миний магтаалыг та аваа. Би сэтгэл зүрхээ танд нээж байна. Миний магтаалыг та би эзэнд гараа өндөрт. Би эзэнд гараа дөртөө хүч байна. Миний магтаалыг та аваа. Би сэтгэл зүрхээ танд нээж байна. Миний магтаалыг та
зовлонгийн оронд магтаалыг магтаалын хувцас өмсгсөн. Тийм эзэн дахин магтцгаая. Гүнгийн орон баяр хөө. Тийм ээ, тэр бидэнд баяр хөөргийг өгдөг бурхан. Үнсний орон эзэмий. Зовлонгийн орон магтаалыг магтаалын хувцас өмсгсөн. Бүгд хамтдаа залбирanгуйцгаая. Тийм ээ эзэн. Бид үнэхээр аваад юу ч ойлгодгүй, таны зүйртгэлийг үнэхээр мэддэггүй. Тэр хүмүүс зөвхөн өөрийнхөө тухай, өөрийнхөө үнэхээр асуудал үнэхээр анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс аа. Үнэхээр таны үнэхээр тэр хэлж байгаа үгийг, таны үнэхээр тэр алхаж байгаа замыг бид үнэхээр ойлгохыг хичээдгүй. Яа үнэхээр өөрийнхөө бодлоор амьдрахыг хүсдэг. Гэхдээ та бол нэгүсэнгүй. Итгэлийн аханд үсэ. Та тийм байлаач. Та үнэхээр асуудалтай байлаач. Та үнэхээр өөрийгөө буруутгасан ч байлаа. Та үнэхээр би чадахгүй гэж бодсон ч байлаа. Эзэнд боломжтой. Түүний өмнө ирээрэй. Түүний өмнө яаж иж байгаад ирээрэй. Түүний өмнө үнэхээр очих нүүр байхгүй байсан ч түүний өмнө ирээд түүнд үнэхээр магтаалыг өргөж, түүнд хүндэтгэлийг өргөж, түүнд үнэхээр түүний үгийг үнэхээр сонсож үнэхээр бачимдах тэр байлан ч гэсэн яг л эзэн рүү зураасаа гэж хүсэж байна. Түүнээс зураасаа, түүнээс алхаасаа, түүн рүү хандан залбираасаа гэж хүсэж байна. Яг тийм байлгаж өгөөч. Таны бүх зүйлийг эзэн мэдэж байгаа. Таны үнэхээр бодлыг эзэн мэдж байгаа. Таны хүслийг бурхан мэдэж байгаа. Таны ирээдүйн үнэхээр зорж байгаа тэр бүх зүйлийг эзэн мэдэж байгаа. Та одоо яг эзэнд найдаач. Иесус Христэд хараагаар өгөөч. Түүнд залбираач. Иесус Христийг хүсэмжлээч. Түүний зан чанарыг дуурайгаач. Эзэн, таныг би магтаж байна. Би энэ газар таныг хүндэлж байна. Эзэн, танд л бүхэн алдран байх болтугай. Бүгдээ эзнийг дахин хүндэтгэх. Зовлонгийн орон магтаалын хувцас өмсгсөн. Гүнгийн орон баяр өмсгсөн. Магтаалын хувцас өмсгсөн. Магтаалын хувцас өмсгсөн. Магтаалын хувцас өмсгсөн. Магтаалын хувцас
өмсөсөө. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхаглацгаая. Би тэнгэр газрыг бүтээгч агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрлдэж онгон Мариагаас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгада 3 хоногийн дотор үхлээс дахин амь орсон. Тэгээд тэнгэр додож агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэт суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгдээрээ Тажима пастор болон орчуулагчаа урьцгаая. Ёрошико оныгаишимас.皆さんおはようございます。じゃなくてこんにちはですね。今日はですね、今日は松戸の教会の奉仕をしてきました。ほとんど日本人だけなので、すごい早口で礼拝のメッセージをしてました。でもここからは通常に戻せるようにします。なるべく皆さんに分かりやすい日本語で通訳がしやすいようにメッセージします。さあ今日はですね、ヨハネの福音書の6章の16節から21節を読みたいと思います。Өнөөдрийн Библийн хэсэг болохоор Иохны сайн мэдээний 6-р бүлгийн 16-аас 21-р ишлэлヨハネの福音書の6章の16節から21節をまず日本語で読んで、それからモンゴル語で読んでいただきます。今日は信仰によって歩くということです。お読みします。夕方になって弟子たちは湖畔に降りてきた。そして、船に乗り込みカペナウムの方へと湖を渡っていった。すでに辺りは暗く、イエスはまだ彼らのところに来ておられなかった。強風が吹いて湖は荒れ始めた。そして25ないし30スタディオンほどの漕ぎ出したところ、弟子たちはイエスが湖の上を歩いて船に近づいて来られるのを見て恐れた。しかしイエスは彼らに言われた。私だ、恐れることはない。それで彼らはイエスを喜んで船に向かえた。すると船はすぐに目的地に着いた。Монголоор уншия. Иохны сайн мэдээ 6-р бүлгийн 16-аас 21-р ишлэл. Орой болоход шавь наран нуурын зүг буугаад завинд сууцгаасны дараа нуурыг гатлан Капернаумыг зөвлөв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэднэрөө ирээгүй л байлаа. Хүчтэй салхинаас болж нуур давлгаалж эхлэв. Шавь наран 25 эсвэл 30 стадиа орчим газар сэлүүрдэд байтал Есүс нуурын дээгүүр алхан завируу дөхөхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есүс тэдэнд "Би байна, бүү ай" гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завин очих газартаа хүрсэн байлаа гэсэн байна. はい。先週はですね、5つのパンと2つの魚の奇跡の話をしました。Өнгөрсөн 7 хоногт тийм ээ 5 талах болон 2 талхны тийм ээ гайхамшигын талаар хуваалцсан. その話はすべての福音書に書かれていましたね。За тэр түүх болохоор тийм ээ дөрвөн сайн мэдээнд тийм ээ дөрүүлэнд нь бичигдсэн гэж ярьсан. でも今日のお話しするこの海の上を歩く記事についてはルカの福音書には書かれてないんですね。 За харин өнөөдрийн тийм ээ Есүс одоо усан дээр алхсан талаарх тийм ээ энэхүү гайхамшигын талаар болохоор одоо Лухын сайн мэдээнд тэмдэглэж үлдээг байгаа. そしてですね、マタイの福音書とマルコの福音書にはその
5000人集まった人たちが解散する、そういう経緯が書かれています。 За харин одоо Матан сайн мэдээ болон одоо Маркын сайн мэдээнд болохоор тийм ээ 5,000 хүн тийм ээ одоо хэрхэн одоо тарж явсан талаарх тийм ээ одоо тэр талаар бичсэн байдаг. マタイの福音書の14章の22節から23節見てみましょ За Матан сайн мэдээний 14-р бүлгийн 22-оос 23 дахь ишлэлийг харъя. う。お読みしますね。それからすぐにイエスは弟子たちを船に乗り込ませて自分より先に向こう岸に向かわせ、その間に群衆を解散させられた。群衆を解散させてからイエスは祈るために一人山に登られた。夕方になっても一人でそこにおられた。 22-оос 23 дахь ишлэл. Есүс хурсан олныг явуулах зураа даруй шав нараа завинд нь албадан суулгаж өөрийнхөө түрүүнд тэднийг нөгөө эрэг рүү явуулав. Хурсан олныг явуулсны дараа тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход тэр тэнд ганцаараа байваа гэсэн байна. はい。まずですね、弟子たちを船に乗り込ませました。 За эхлээд тийм ээ одоо дагалдагчдаа Есүс тийм ээ одоо завинд суулгасан. そして5000人の回収を解散させました。 Тэгээд түүний дараа тийм ээ одоо 5,000 тэр одоо хүмүүсийг тийм ээ одоо тараасан байгаа. そしてイエス様は山に登っていかれまし Тэгээд た。 дараа нь тийм ээ Есүс одоо ууланд авирсан. 一人で祈るためですね。 Одоо ганцаараа залбирахын тулд тийм. でもこのヨハネの福音書はここを省略しています。 За харин за Иохны сайн мэдээнд дээр болохоор тийм ээ одоо энэ талаар бол тодорхой бичээгүй байдаг. この経過を見ると、弟子たちが先に出発してイエス様が後から到着するまでかなり時間かかってます。 За энэ байдлыг харах юм бол тийм ээ одоо дагалдагч одоо заваар хөдлөөд тэгээд одоо Есүс тийм ээ одоо тэнд хүрэхэд тийм ээ одоо нэлийн цаг одоо тий дунд нь байгаа гэсэн. でも強風のために湖が荒れて船が進まなかったんですね。 За харин тийм ээ одоо хүчтэй салхинаас болоод тийм ээ одоо тэдний явж исэн завин тийм ээ одоо замдаа ингээд одоо хөдлөхгүй тийм ээ одоо урагшлахгүйгээр ингээд зогсцсон юм байдал. それはですね、陸地から約5キロのところです。 За тэр нь болохоор одоо их газраас ойролцоогоор тийм ээ одоо 5 км-ийн зайд. そこから全然進まないんですね。 Тэндээс ерөөс ингээд урагшаага хөдлөхгүй тийм ээ ийм байдалтай болцсон. さて、この弟子たちご存知だと思うんですけども、漁師がいるんですね。 За та нарын мэдж байгаачлан тийм ээ одоо энэ дагалдагчдын дунд тийм ээ одоо загасчд байгаа. 12人の弟子の中で何人漁師いるか知ってますか？ За 12 дагалдагчдын дунд тийм ээ одоо хэдэн одоо загасчин бай мэдхүү. Загасчд бай. 3人. 3人? чинь тий. За 3 тий. 3人だと思う人。 За 3 гэж бодож байгаа хүмүүс нь гараа өргөөр. 2人だと思う人。 За 2 гэж бодож байгаа. 4人だと思う人。 За 4 гэж бодож байгаа. За тэнд нэг байна. 5人だと思う人 За 。5 гэж бодож байгаа. За энд. 正解はですね、4人です。 За зөв хариулт нь болохоор 4 тийм ээ загасчин байгаа. ペテロとПетр, ペテロの兄弟アンデルですね。 Петрийн дүү тийм ээ одоо それ Андрей, からヨハネとヤコブ、 Йохан болон Яков. 4人です За ね。 энэ дөрөв тийм ээ загасчд. はい。ということは、 За тэгэхээр この船を漕ぐのはとても上手な人たちです。 тийм болохоор тийм ээ тэд нар болоод уулын тийм ээ одоо завь сэлүүрдэхтэй бол маш одоо чадварлаг ийм хүмүүс байх хэвээр. 4人もいるんですよ。 Бүр 4 загасчин байгаа шүү дээ. しかも彼らはガリラヤ湖の漁師です。 Тийм бүр ялангуяа тийм ээ тэд нар өөрсдөө тийм ээ одоо Галил нуурын загасчд байгаа. 毎日のようにガリラヤ湖で За өдөр 船を болгон 漕いでるわけですよ。 өдөр болгон шахуу тийм ээ одоо Галил нуурт тийм ээ одоо загасчд. その湖については誰よりもよく知っているはずです。 Тэр Галил нуурын талаар бол тийм ээ хамгийн сайн мэдихтэй ийм загасчд байгаа. その弟子たちが困っているぐらいなんですから相当な嵐だったんですね。 Тэр загасчин одоо тий одоо загасчин дагалдагчид одоо тий ийм хэцүү байдалд орсон гэхээр тийм ээ одоо маш тийм хүчтэй хэцүү тийм ээ одоо салхи гарсан байна гэсэн үг. だから私たちが経験しているような嵐じゃないんです。 Тэр одоо бидний одоо амсаж мэдэрсэн тийм ээ тийм салхи одоо もうこ шуургал биш. の漁師たちも本当に困ったりぐらいの大きな嵐なんですね Бүр。тийм ээ одоо загасчид одоо ийм хэцүү байдалд орохоор тийм ээ тийм хэцүү салхи гарсан. さてイエス様は弟子たちが困っていることを霊的に理解しました。 За Есүс өөрөө тийм ээ одоо сүнсээр тийм ээ одоо дагалдагч нар одоо маш хэцүү байдалд орсныг мэдсэн. ですからイエス様は何をしましたか？ Тэгээд Есүс юу хийсэн бэлээ? イエス様は彼らに近づいてきたって書いてありますね。 Есүс тэдэн дээр ойртож очисон гэж ингэж бичсэн 19 байна. 節 За 19 дэх イ ишлэл. エスは湖の上を歩いて船に近づいて来られるって書いてありますね。 Есүс нууран дээгүүр алхаад завинд ойртож ирсэн гэж ингэж бичсэн байна. はい。ここでですね、
湖の上を歩いたって書いてあるんですね。 Нуурын дээгүүр алхсан гэж ингэж бичсэн байна. 多くの人はそんなことありえない Олон хүмүүс энэ талаар сонсоод ийм зүйл бол байх боломжгүй гэж ингэж ярьдаг. 思うでしょうね。 Ингэж бодно мэдээж. 皆さん水の上を歩くってですね、Google 検索してみてください。 За та нар тийм ээ одоо Google-ээс тийм ээ усан дээгүүр алхах гэдэг ингээ хайгаад үзээрэй. そうするとね、どんな言葉が出てくるか知ってます？ Тэгэхээр ямар үг гарч ирэхийг та нар мэдэх үү? Гарч ирдгийг мэдэх үү? 忍者ですよ、忍者。 Нинжа гарч ирдэг гэж. 忍者ですよ。 Нинжа. 忍者は水の上を歩くんですよ。 За нинжа тийм ээ усан дээгүүр алхахдаг байна. でもですね、それはですね、いろんな工夫した靴を用意しますね。 За тэр нь болохоор маш одоо тийм ээ одоо нарийн бэлдсэн тийм ээ одоо урдаас яасан тийм Демо. гутал өмсдөг юм байна. 歩くのは無理なので走ります。 Алхах нь бол боломжгүй учраас тийм ээ одоо усан дээгүүр гүйдэг байна. さすがにですね、歩いてですね、この水の上を歩くのはできません。 Мэдээж тийм ээ одоо усан дээгүүр одоо ингээд удаан алхах нь бол тийм ээ どうするかというと боломжгүй. ですね、例えば右足を出して沈みかかりそうになったらすぐ左足を出すんで За す。 тэгээд эдгээр яадаг вэ гэхээр тийм ээ одоо баруун хөлөө тавиад тийм ээ одоо живхээс өмнө нөгөө хөлөө で тавьдаг 左 тийм. 足が沈みそうになった時また右足を出すんです。 Сүүл нь ингээд одоо живхээ дэрэнгүүт нөгөө хөлөө тийм こう баруун や хөлөө っ тавьдаг. て Ийм こ байдлаар うなるべく浮いてる力が残ってる間に次の足を残してこ одоо う ийм やる байдлаар んで тийм す ээ ね。 одоо урагшлаад ингээд явдаг. でも歩くのは無理です。 Алхах нь бол тийм ээ боломжгүй. どうでしょう、クリスチャンと呼ばれる人もこの記事をそのまま理解しない人がいます。 За Христэд итгэгчдийн дунд ч гэсэндээ тийм ээ одоо энэ зүйлийг тийм ээ байгаагаар нь хүлээж авч чаддгүй хүмүүс こ байдаг. れは本当に起こったことじゃなくてとか言うんですね。 Бид нар юу гэдэг вэ гэхээр тийм нь бол яг жинхнээсээ болсон явдал биш ээ гэж ингэж これ хэлдэг. は例え話で何かを学んでほしいから書いてあるんですよというふう Энэ に言う зүгээр ん тийм で ээ す。 одоо зөвлөлт үдээ юм а тийм ээ одоо энэ зөвлөлөөс одоо ямар нэг юм сурахын тулд тийм ээ бичигцэн гэж ингэж хэлдэг. そうじゃないですね。 Тэр бол тийм биш. ここで何を学ぶか少し見ていきたいと思うんです За けど эндээс も、 бид нэр тийм ээ одоо юу сурах вэ гэдгийг харъя. 一つ目は За эхнийх нь болохоор イエス様は誰ですか？ за эхнийх нь тийм ээ Есүс хэн бэ? キリストとはどんな方ですか？ За Христ гэж тийм ээ одоо хин юм бэ гэдэг. イエス様は誰か、キリストはどんな方か、これ同じ意味ですよ。 Энэ бол адилхан утгатай тийм ээ. 皆さん、この直前に何があったんですか？ За яг энэ үйл явдлын өмнө нь тийм ээ одоо юу болсон бэлээ? 5つのパンを裂いて2つにし、 За 5 талхыг тийм ээ ингээ хуваагаад それを繰り返しながら5000人に энэ与えた зүйлийг 人ですよね。 үргэлжлүүлж хийгээд тийм ээ 5000 гаруй нэг тийм ээ хоолсон. これの方がもっとありえないじゃないですか。 Энэ бол тийм ээ уул нь бол байх боломжгүй тийм ээ ийм зүйл. ね、水の上を歩くよりももっとありえないですよ。 За усан дээгүүр алхахаас илүү тийм ээ боломжгүй уул нь ийм зүйл. 1つを2つに割ったら2分の1でしょ。 За одоо нэг зүйлийг хоёр болгох юм бол тийм ээ одоо хоёр хэсэг болно шүү дээ тийм ээ. でもイエス様がなさるのは違うんです。1つを裂いたら2つになるんです。 Харин нэгийг ингээ хуваахад тийм ээ харин түүний хуваасан зүйл нь одоо хоёр болж ирсэн тийм ээ хоёр. イエス様はどんなお方ですか？ За Есүс одоо ямар нэг юм бэ те? Тэр хин бэ? 自然を支配する方です。 Тэр бол байгалыг тийм ээ захирдаг нэг юм аа. 自然法則を変えることができる方です。 Байгалийн хуулийг тийм ээ одоо өөрчилж чадах тэр нэг юм аа. すなわちイエス様は神であるということです。 Өөрөөр хэлбэл тийм ээ Есүс бол бурхан гэсэн юм утгатай. またイエス様は困っている人を助ける方ですね。 Мөн тийм ээ Есүс тийм ээ одоо асуудалтай байгаа хүнд тийм ээ одоо тусламж үзүүлдэг тийм ээ. で、このパンを2つにしたのもお腹空いている人に与えたんですね。 Талхыг тийм ээ одоо хоёр болгож хуваасан ч гэсэндээ тийм ээ одоо өлсөж байгаа тэр хүмүүсийг тийм ээ 水の上を歩くのも弟子たちが困っているところに来たんですね。 За усан дээгүүр алхсан ч гэсэндээ тийм ээ одоо дагалдагч нар нь тийм ээ хэцүү байдалд байсан учраас очисон. イエス様は救い主ということです。 За Есүс тийм ээ өөрөө бол аврагч эзэн юм аа. どんなに深刻な状況であっても、 Одоо ямар ч одоо хүнд хэцүү асуудал донд байсан ч гэсэн 専門家が手に負えないことがあっても、 одоо мэрэгжлийн хүмүүс тийм ээ одоо асуудлыг одоо шийдэж чадахгүй тийм үед ч イエ гэсэн イエス様は助けることができるんです。ね Есүс тийм ээ одоо тусалж чадах юм аа бидэнд. え、イエス様の弟子たちは船の専門家ですよ。 За Есүсийн дагалдагч нар бол тийм ээ одоо завин дээрээ бол тийм ээ маш одоо どんな嵐の時でもいつも船を漕いでたんですよ。 ямар ч одоо хүчтэй салхи гарсан тийм ээ одоо ингэ その завиараа 彼ら сэлгэж がず чаддаг っと進まない進まないってなってるわけです。 харин тэр тэдгээр хүмүүсийн хувьд тийм ээ одоо тухайн үед бол одоо завиас илүүрдэх юм боломжгүй болцсон 皆 байсан. さんこのことを信じましょ За энэ зүйлд хамтдаа итгэцгээе. う。たとえ皆さんのお医者さんがダメだと言われても、 Та
та нарт тийм ээ эмч тийм ээ одоо энэ зүйл боломжгүй гэж イエス хэлсэн 様は байлаа ч гэсэн癒すことができます。 Есүс тийм ээ тэр өвчтний чинь одоо たとえ хийж 私たち чаднаа. の罪がどんなに大きくても、 бидний гим нүгэл тийм ээ хичнээн том байсан ч гэсэн イエス様はそれを許してくださいます。 Есүс түүнийг уучлж чаднаа. その人を変えてくださいます。 Түүнийг тийм ээ одоо өөрчилж чадна. さあ、ところで、弟子たちはですね、イエス様のその水の上を歩いている姿を見て、恐れたって書いてあります。 Харин Есүсийн дагалдагч нар тийм ээ одоо Есүсийг усан дээр алхаж байгааг нь хараад тийм ээ одоо айсан байгаа. その一つの理由は、幽霊だと思ったんです За ね。 нэг шалтгаан нь болохоор Есүсийг тийм ээ одоо сүнс гэж ингэж бодсон. マタイの福音書にも、ルカの福音書にも、マルコの福音書にもそのように書いてあります。 За энэ талаар тийм ээ одоо Мата, Марк одоо Луухын сайн мэдээнд тийм ээ бичсэн байгаа. 皆さん、湖の上ってどんな感じだか行ったことありますか？ За одоо усан дээр тийм ээ ер нь ямар хөө байдалтай байдаг болоо мэд. 夜の湖って行ったことありますか？ Одоо шөнийн тийм ээ одоо нууран дээр очисон 真っ暗 хүн です。 байна уу? Одоо тэр нь бол маш одоо тийм хав харанхуй байдаг. 星だけが見えるんですよ。 Зөвхөн тийм ээ одоо тэнгэрт одол харагддаг. だから星の方向を見ないとどこ行ってるかわかんないんです。 За одоо тэр тийм ээ одоор тийм ээ баримжаа авчил явахгүй бол тийм ээ хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм байдалтай болчдөг. 真っ暗なところにいきなりボーンって人が来るわけですからね。 Хав харанхуй дунд тийм ээ одоо нэг хүн гараад ирнэ тий. Гараад ирж чинь. お化けだと思いますよね。 Тэр одоо энэ чөтгөр юу юм бол гээл тий одоо мангас юм уу гэ тий ингэж бодохоор. ねえ、ちなみにですね、聖書の中にイエス様がやっぱりお化けだと思われたっていうところがもう一箇所あるんですね。 За одоо Библиэл дээр тийм ээ бас нэг газар тийм ээ одоо хүмүүс Есүсийг тийм ээ одоо обаке чөтгөр 幽霊幽霊。 аха одоо сүнс гэж бодохоор тий тийм бас газар гардаг. どこだと思いますか？ イエス様が蘇られた。そうですそうです。弟子たちの間。はい。その時イエス様なんて言ってるか知ってますか？ За Есүс тэр үед юу гэж хэлсэн бэлээ? Дахин амьлаа тийм ээ дагалдагч нартай үзэгдэх үедээ. Ваташиです。Шинийн ночи中から誰を何を探してますか？まあそれもありますね。でもイエス様はもっと具体的に言ってるんですよ。 За бүр тодорхой нэг зүйл хэлсэн тий. 手があるよ。 Миний гар байна тийм ээ. 足があるよって言ってるでしょ。 Хөл байна. ということは昔からですね、お化けは足がないらしいですよ。 За тийм болохоор тийм ээ одоо дээр үеэс тийм ээ одоо сүнсэнд тийм ээ одоо хөл байхгүй тийм ээ ийм байдаг. 不思議ですね。今も変わらないですよね。そうお化けはどうも足がないらしいですからね。 Одоо үед ч гэсэн яг адилхан тийм ээ. モンゴルでもそうですか？ За Монголд ч гэсэн тийм байдаг өө. 足がないです. 知らないですか？日本でお化けを描くときは必ず足がないですね。 За харин Японд бол тийм ээ одоо сүнсэнд бол тийм ээ одоо ямар нэг хөл байхгүй гэж ингэж яригддаг. お化けいると思いますか？ Тийм юу байдаг гэж бодож гин үү тийм ээ. でもね、お化け見るっていう人結構いるんですよ。 За харин одоо тийм сүнс тийм ээ одоо тийм зүйл хардаг байдгаа гэд тийм ээ итгэдэг хүмүүс байдаг. ねえ、やっぱりね、その話は私ね、聞いててね、あ、この人には見えるんだなって思うんです。 Энэ талаар би сонсоод тийм ээ одоо тэр хүнд тийм ээ одоо яг харагддсан байна даа л гэж ингэж боддог. だから皆さんもね、なんかちょっと本当かなと思うかもしれないですけども、やっぱりそういう人いるんですよ。 Та нар магадгүй тийм ээ яг үнэн юм болов уу яг юу юм болоо гэж бодож иж магадгүй яг тэгж ярьдаг хүмүүс байдаг. で、大体これは悪霊現象です。 Энэ бол ерөнхийдөө тийм ээ одоо муу сүнсний одоо харуулж байгаа юм үзэгдэл тийм ээ. で、大体お化け見える人はですね、金縛りに合うんですね。金縛りっていうのは体が動かなくなっちゃうんです。 Тэр хүн тийм ээ одоо яг тэр сүнсэнд одоо эзэмдүүлэхээр одоо би нэг хөдлөхгүй тийм 目は байдалтай こう болчих. 目覚めた頃に目は起きてるんだけど体が動かないんです。 Нүд нь ингээд одоо нээлттэй хэдий ч тийм ээ би нэг хөдлөхгүй юм そしてです байдалтай ね、あの болчих. 辺にお化けがいるのは見えるんですよ。 Энэ яг тийм ээ одоо нэг сүнстэй одоо чөтгөр байгаа нь харагддаг тийм ээ. そういうのはよく聞きます。 За ийм яриа бол айгүй их で、 сонсдог. それを嘘だとは私は思わないんですね。 Энийг бол би тийм ээ одоо худлаа гэж ингэж 私 бодохгүй. はそういう経験もないし見えたこともありません。 Над бол тийм зүйл харагдаж байгаагүй би ийм зүйл бол мэдэрч байгаагүй. でもね、私がもしお化け見たら За хэрвээ би тийм зүйл харах юм бол 多分こういう反応すると思います。 магадгүй одоо ийм хариу үйлдэл うー ийм байдлаар хариулах. 弟子たちも同じです。 За дагалдагч нар ч гэсэн адилхан байсан. 弟子たちは叫び声を上げたって書いてあるじゃないですか。 Дагалдагч нар тийм ээ одоо орилж харлсан одоо хашгирсан гэж ингэж бичсэн байна. ものすごい怖かったんだと思うんですよね。 はい
ものすごく怖かったんだと За 思うんだよ。 маш амар байсан болов гэж бодож байна. さあ、このような緊張した状態ですね。 Маш их сандарсан юм байдалтай байсан тийм ээ. もう極限の状態である時にイエス様は彼らに声をかけます。 Тэгэхээр маш хэцүү байдалд орсон тийм ээ. Тийм байдалтай байхад нь тийм ээ Есүс тэдэн дээр ヨハネ орсон. の福音書の6章の20節。 За Иохны 6-гийн 20 дээр тийм ээ. イエスは彼らに言われた。私だ、恐れることはない。 За би байна те бүү айхтун гэд тийм ээ ингэж хэлсэн. はい、この言葉はですね、聖書の中にたくさん出てきます。 Энэ үг тийм ээ бичээс маш олон гардаг. この大体説、これは逆なんですね。言葉が逆なんで За す。 үг нь бол ингэ эсэргээрээ イエ тийм ス ээ. 様は私だ、恐れるなって言ってますね。 За Есүс болохоор тийм ээ би байна бүү ай гэд ингэж хэлж байна. 神様は逆です。 За харин бурхан болохоор 恐れるな、私はあなたと共にいるっていう言葉が多いんです。 бурхан болохоор тийм ээ бүү ай те би бол чамтай хамтаа гэдтэй ингэж хэлж байгаа. これは一番ちょっと皆さんの人生の中に大切な言葉なんで覚えておいてください。 Энэ бол тийм ээ та нарын амьдралд маш чухал ийм үг учраас тийм ээ цээжлээсэй гэж ингэж 弟 хүсэж 子 байна. たちはイエス様を迎え入れた時に恐れがなくなりました。 За дагалдагч нар тийм ээ Есүсийг хүлээж авах үед тийм ээ тэднээс айдас нь алга болсон байгаа. そして喜びに変わりました。 Тэгээд харин тийм ээ айдас нь тийм ээ баяр хөөрөөр солигдсон. また嵐も静まりました。 Тэгээд мөн тэр шуурган ч гэсэн тийм ээ намжсан. 私たちがいろんなこの苦しい中にある時にイエス様を迎え入れる時に Бид нар тийм ээ хүнд хэцүү асуудалтай үедээ тийм ээ Есүсийг хүлээж авах үед 恐れがなくなります。 биднээс тийм ээ тэр айдас маань 喜びに変わります。 айдас маань тийм ээ баяр хөөрөөр солигдсон. 嵐がなくなっていくんです。 шуурга тийм ээ намднаа гэсэн үг. さあ、このことからたくさんのことを学びますけども、次のことをね、皆さん礼拝の後に話し合ってみてください。3つのことです。 За энэ зүйлээс бид нэр тийм ээ олон зүйлийг сурч болно. Харин та бүхэндээ өнөөдрийн номлын дараа тийм ээ дараах 3 зүйлийг тийм ээ хоорондоо ярилцаасаа гэж хүсэж байна. 1つ目、 За эхнийх нь болохоор イエス様はどんなお方ですか？ за Есүс өөрөө яг хин юм бэ тийм ээ? Хин бэ? このことでですよ。このことを通してイエス様はどんな方だと理解できますか？ За энэ зүйлээр дамжуулаад бид нар тийм ээ Есүсийг хин гэж ойлгож болох вэ гэдэг. この記事にないことを引っ張り出してこういう方っていうふうにしないでください За ね。 өнөөдрийн тийм ээ уншсан хэсэгтэй холбоотойгоор тийм ээ 今日読んだ聖書の中からイエス様はどんなお方か。 За өнөөдрийн яг уншсан тийм ээ Библи хэсгээс ярилцаасаа гэж хүсэж2байна. つ目は За хоёр дахь нь イエス様を離れるとどうなるんですか？ за бид нар тийм ээ Есүсээс холдох юм бол тийм ээ юу болох вэ тийм ээ? Яах вэ? そして3つ目、イエス様を迎え入れるとどうなるのですか？ За бид нар тийм ээ Есүсийг хүлээж авах үед тийм ээ ямар болох вэ те яах вэ гэсэн энэ талаар. さあ今日はですね、信仰によって歩くということをお伝えします。 За өнөөдөр тийм ээ та бүхэнд итгэлээр алхах гэсэн талаар тийм ээ дамжуулахыг хүсэж байна. よく考えてみてください。 За сайн бодоод үзээсэй. イエス様は湖の上を歩くことをしなくてもよかったはずです。 За Есүс тийм ээ усан дээр алхахгүй байсан ч гэсэн тийм болох байсан. 例えば嵐を抑えるってことできるじゃないですか。 За Есүс тийм ээ шуургыг тийм ээ шууд намдааж またイエス様だったら瞬間的に船に乗り込んじゃうってこともできると思いますよ。 За Есүс тийм ээ хормын дотор тийм ээ завин дээр гарч чадна. いろんな方法があったと思うんです。 Маш олон арга мэдээж байсан. ではなぜイエス様は湖の上を歩いたんでしょうか。 Харин Есүс яагаад тийм ээ нууран дээгүүр алхсан юм болоо? なぜでしょ Яагаад вэ? う。じゃあちょっと話し合ってみましょうか。 За энэ талаар жоохон хоорондоо ярилцаад үзээрэй. なぜイエス様は湖の上を歩いたんでしょう。 За Есүс яагаад заавал тийм ээ нууран дээгүүр алхсан юм ちょっと болоо? 近くの人とですね、 Ойролцоо хүмүүстайгаа тийм ээ энэ талаар ярилцаад үзээрэй. なんでイエス様はそういうことをしたんだろ Есүс яагаад тийм зүйл хийсэн болоо? う。近くの人とちょっと話し合ってみてください。さあ分かち合ってみてください。 Тийм ээ энэ талаар хуваалцаад яриад үзээрэй. ビグンさん前に来てちょっとあずさんと分かち合ってみてください。またねぜひそうですねはい。
ね、もし子供だったら楽しいでしょうね。 Хүүхдүүд бол маш сонирхолтой байхаар тийм ээ. Ийм ね。ちなみにですね、なんだっけな、片栗粉をですね、この水に溶かしてですね、そしてですね、こうやってね、歩くことができるんですよ。水に溶かすと。片栗粉っていうのがですね、あるんですよ。 За катакурико гэдэг нэг мэд юм байна. Тэрийг ингээд одоо усанд ингээд тийм ээ одоо ингээд юу яагаад найруулад яхаар ингээд усан дээр алхаж болд юм байна. Катакурик кархмаал гэдэг юм байна. За. なぜかというとですね、踏んだ時のこの圧力でですね、簡単に沈まないんです。 За ингээд гişих үед тийм ээ одоо нэг хүндийн хүч чинь тийм ээ одоо ингээд でも止まっちゃうとズブズブズブズブズブってこう沈んじゃうんですね。 зогсох юм бол ингээд баг багаар ингээд だから доошлно. Харин алхах үед тийм こうや ээ ってるとですね、歩けるんですやっぱり。 хурдан хугацаанд нэг алхаад явах үед тийм ээ ингээд алхаад явах боломжтой байд юм байна усан дээр. でも普通の水じゃ絶対沈みます。 Энгийн зүгээр усан дээр бол мэдээж тийм алхах үед бол живнэ. まあ一回だけね教会でやったことあるんですよそれ。 За нэг удаа тийм ээ одоо みんな楽しいとか言いながらこうやってねやってましたけども、 туршиж үзсэн. 片付けるの大変でした。 За дараа нь янзлах жоон хэцүү байсан тийм ээ одоо. さあじゃあどうですかそちらのチ За ーム энэ は。 багийнхан юу гэж ярилцсан бэ? Yes 様が弟子たちに自分が自然を支配していることを教えるためにやったと思ないるほどます。はい。そちらのチームはどうですか。 За энэ баг юу гэж? Даагч нар? 弟子たちに信仰がなかったので、はい、このことをやりました。はい。そちらはどうですか。 はい、チームバック。弟子たちに信仰で歩くことを教えるためにやったと思います。はい、そちらのチームはどうですか。 ありがとう。弟子たちに教えるために信仰によって歩くことを教えるために奇跡。そうですね。皆さん正解です。 Зөв хариулт байна тийм ээ бүгд. これもやっぱり弟子たちに見せたかったんです Энэ бол ね。 үнэн тийм ээ. Одоо дагалдагч нартай харуулахын тулд ийм зүйл хийсэн 先 байна. 週もそうでしたね。 За өнгөрсөн 7 хоног ч гэсэн бас хийсэн そ тийм. の5つのパンと2つの魚の話は弟子たちに見せたかったんです。 За 5 талах одоо хоёр загасны тэр түүхийг одоо тэр зүйлийг тийм ээ дагалдагч нартай бас харуулахын тулд хийсэн. そしてですね、ペテロも実は水の上を歩こうとしたんです。 За Петр ч гэсэндээ тийм ээ бас одоо усан дээр тийм ээ одоо алах гэж оролцсон тийм ээ. このヨハネの福音書には書いてありませんけども、 За Иохны сайн мэдээнд тийм ээ энэ талаар бичээгүй マ хэдий タイとマルコにはそれが書いてあります。 За Матай бол Маркын сайн мэдээн дээр бичигдсэн байдаг. ペテロという人はですね、本当になんていうんでしょう、突拍子もない考えをする人なんですね。なんていうんでしょうね、突然なんか思いついたように話し始めるんです。 За одоо Петр ペテロですね、突然思いついたように За 話すんです。 Петрийн хувьд болохоор тийм ээ одоо өөрт бодогдсон зүйлээ л тийм ээ одоо ингээд одоо шууд ярьцдаг тийм ээ ийм зүйл ийм хүн байсан. イエス様見てね、 Есүсийг хараад イエス様ができているそれ自分もやりたいって言うんですよ。 Есүс хийж байгаа зүйл би ч гэсэн хийж үзмээр байна гэд тийм. ね、子供ですよね。 Хүүхэд чиг байна тийм ээ. 私も言っちゃうかもしれないですね。 Би ч гэсэн магадгүй ингэж хэлчих магадгүй. いやイエス様水の上私も歩きたいって言うと Би 思 ч います。 усан дээр алхмаар байна гэд тийм ээ Есүс. ペテロは言うんですね。 За Петр ингэж хэлсэн тийм で ээ. イエス様じゃあいいです来なさいって言うんですね。 Есүс нэмээ за тэг өрөөд ирээ гэсэн. そしたら本当にペテロも歩けたんです。 Тэг яг үнэхээр тийм ээ Петр усан дээр алхсан. 歩けたのに Уул нь алхаж чадсан хэдий ч 途中で沈んでしまうんです за ね。 замдаа тийм ээ одоо живж эхэлсэн тийм ээ. なんで沈んだか。 Яагаад живсэн бэ? 風を見て恐 Салхийг れ хараад た。 тийм ээ тэр айсан байгаа. そこにはですね、イエス様の言われた言葉を信じなくなっちゃったんです。 Петр тийм ээ Есүсийн хэлсэн үгэнд тийм ээ
イエス様が来なさいと言われた言葉を信じて言ったのに、 Уул нь тийм ээ Есүсийн тийм ээ одоо хүрээд ир гэсэн тэр одоо үгэнд нь итгээд алхсан идэж 歩けてるのに、 за одоо алхаж ийсэн тийм ээ усан дээр でも風を見て замдаа тийм ээ одоо тэр Аа, салхийг怖い。 хараад ямар амар юм бэ гэд тийм амар юм бэ гэд もうイエス様の言葉とイエス様の姿が見えなくなってしまうんです。 Есүсийн нэг үг болно тийм ээ одоо Есүсийн тэр байдлыг тийм ээ одоо харж чадгаа で байсан. 彼はですね沈みかかったんですね。 Тэгээд тэр тийм ээ одоо живж эхэлсэн. でもですねその時にまたペテロは言うんです。 Тэр үед Петр дахиад хэлсэн. 主よ助けてください。 Эзэн туслаач ээ гэд. もし本当に子供ですね。 Үнэхээр хүүхэд чиг байна тийм ээ Петр. でもイエス様は手を取ってペテロを助けます。 Тэгээд Есүс гараа сунгаад тийм ээ Петр тусалсан. ね、世の中は私たちの世の中に生きる時も同じです。 Бид нар ч гэсэндээ бас адилхан энэ дэлхий дээр амьдрахад тийм ээ. 私たちが世の中に生きるのはいつも嵐があるんですね。 Бид нар энэ дэлхий дээр амьдрахад тийм ээ бидний амьдралд маш олон тийм ээ салхи шуурга гардаг. 悲しいこと、辛いこと、悔しいことたくさんあります。 Үнэхээр тийм ээ одоо гунигтаа тийм ээ хэцүү тийм ээ үнэхээр харамсмаар тийм зүйл олон тохиолддог. 皆さんもどんな悲しいこと、悔しいことありますか？ Та нарт ямар нэгэн тийм ийм хэцүү тийм ээ гунигтаа зовлонтой зүйл байна уу? いまだにですね、その悔しい気持ちっていうのは私の心の中に残ってますね。 За миний хувьд тийм ээ одоо хүртэл тийм ээ одоо харамсдаг нэг зүйл байдаг. ちょっと皆さんにシェアしたいんですけどもね。 はい。皆さんに皆さんと分かち合いたいんです。 Та нар тэр 悔しい気持ちを。 тэр талаараа хуваалцмаар байна тийм ээ нэг харамсдаг 私 харамсаж の явдаг зүйлээ. 公務員の最後の年のその仕事の時ですね。 За пасторын тийм ээ одоо төрийн албан хаагчаар ажиллах хамгийн сүүлийн жилд тийм ээ 私の仕事はですね、女性の乳がんの検診を変えるというのが最後の仕事でした。 за одоо хамгийн сүүлд тийм ээ одоо хүлээж авсан ажил нь болохоор тийм ээ одоо эмэгтэйчүүдийн тийм ээ одоо хөхний хор тавдрын одоо шинжилгээний тэр юуг нь одоо өөрчлөх тийм ээ тийм зүйл байсан. 今から24年前の話ですけども、 Одоогоос тийм ээ 24 жилийн өмнөх энэ яриа. その当時はですね、手で触って乳がんを調べるっていうのがほとんどだったんです。 За тухайн үед болохоор тийм ээ ерөнхийдөө тийм ээ эмэгтэйчүүд өөрийнхөө ингээд нүд гараар мэдрээд тийм ээ одоо хавдартай эсгээ тийм мэддэг байсан. で、これは非常に難しいんです。 За энэ нь бол тийм ээ маш одоо төвөгтэй тийм もち зүйл ろん байсан. そのね、すごく技術の素晴らしいお医者さんがいるときはですね、機械以上によく見つける人もいます。 Одоо маш одоо чадвартай эмчийн хувьд бол тийм ээ бүр одоо аппарат ашиглахгүйгээр шууд でも мэдрээд тийм ээ ほとんどはですね、残念なことにその専門家がいないので探せないんですね。 За тэгээд тийм ээ одоо олон тийм мэрэгчлэнүүд байхгүй учраас тийм ээ энэ юу хийх боломжгүй だか байсан. ら触ってしこりがあるって分かった時にはもう結構進行がん、要するにかなり進んだがんなんです。 Тэгээд ерөнхийдөө ингээд одоо гараар тийм ээ мэдрээд хэрвээ одоо тэр одоо тийм хатуу зүйл ингээд баригдаад мэдрэгдэх нь бол тийм ээ аль хэдийн одоо нэг хавдар нь тийм ээ одоо нэлийн одоо хүнд шатанд очсон тийм そ байдалтай. こで私たちの部署はですね、それをレントゲンで検査をする方法に変えたいとずっと交渉してきたんです。 Тэгэд манай хэсэг болохоор тийм ээ одоо ярилцаад одоо энэ хүү шинжилгээг тийм ээ одоо рентгенээр тийм ээ одоо шинжилдэг болёо гэж ингэж. で、皆さんもやったことあるかもしれませんけども、マンモグラフィーといってですね、乳房をこうグッと挟んでレントゲン取るんです。 Одоо та нараас өмнө нөхчийсэн байж магадгүй тийм ээ юу гэдэг вэ? Манай 検診のですね、なんかマンモグラフィーと言ってですね、その マンモグラフгэдэг тийм ээ энэ хүү шинжилгээнд шинжилгээ болёо гэдэг. レントゲンで乳がんがあるかどうかを目で見えるような検査をするんです。 Тэгээд рентгенээр тийм ээ энэ хүү одоо хавдар байгаа хэсгийг шинжилээд тийм ээ одоо нүдэрээ харж чадхаар тийм ээ ингэж шинжилгээ. まあ一応ですね、なんとかそれが整って、 Энэ зүйлийг тэ хийхээр болоод あとはそのコンピューターシステムを変えるだけのところまで来たんです。 за тэгээд тийм ээ одоо компьютерийн системийг өөрчлөх тийм ээ одоо энэ ажил хүртэл ингэж ирсэн. ところがですね、そのことでものすごい怒られたんですね。 Энэ зүйлээс болоод тийм маш одоо их одоо загнуулсан юм зүйл болсон. 田島さん、あなた書類出してませんよ。 Тажима чи тий одоо нөгөө одоо материал өгөөгүй штэ гэд. もう締め切り終わってますよ。 Аль хэдийн одоо бүртгэлийн хугацаанд хаагдчихсан штэ. どうするんですか？ Одоо яах юм бэ гэд тийм ээ. でもですね、すいません、私すいませんってすぐ謝ったんですけど Би も、 тийм өшөөгөөрөө уучлаарай гэд тийм ээ одоо уучлалгүйсэн. でもですね、どう見てもその書類がね、自分のところに回ってきてないんですよ。 Үнэндээ бол тийм ээ тэр материал нь бол ерөөсөө тийм ээ пастор дээр ирээгүй.
そしてですね、自分の直属の上司にもその書類回りましたかって聞いたら、回ってない、見た覚えがないって言うん Тэгээ です。 нөө дээдлийн ажилтнаасаа тий асуусан байгаа. Тэр материалыг харсан уу үзсэн үү гэсэн чи юусоо би хараагүй бид нар дээр ирээгүй гэж ингэж хэлсэн. そしてですね、その書類の管理をしている部署の、ね、人間がですね、本当はダメですよ、もうダメなんですよって怒られちゃったわけですよ。 Тэгээд одоо юу гэсэн бэ гэхээр тийм ээ одоо тэр нөгөө одоо баримт бичгийн одоо хариуцдаг тэр албаны хүн тийм ээ үнэндээ бол ингэж болохгүй штэ гэж ингэж でも хэлсэн. ね、もうせっかく全部整って、あと、ね、コンピューターシステムだけが変えれば全部動くのに、それをやらないとか言われるんですよ。 Тэгээд юу гэсэн бэ гэхээр тийм ээ одоо маш олон ажлыг амжуулж ирээ зөвхөн одоо компьютер дээр их тэр юуг л одоо өөрчлөх байдал тийм ээ. もうだから私はすい боломжгүй すい гэсэн ま юм. せん、すいません、なんとか入れてくださいって言ってお願いしました。 Тэгээд пастор гуйгаад тийм ээ одоо яаж хийж байгаа энэ зүйлийг хийгээд өгөөч ээ гэж ингэж でも гуйсан. ね、後から考えるとこれおかしいなと思ってるんですよ。 Тэр ингээ дараа нь ботсон чи энэ жоохон сонирн байна тийм ээ. Ер нь бол биш байна гэж ингэж ботсон. だってもう私たちがそういう電算システムを変えるっていうことをその本部の方は知ってるんですよ。 Тэр системийг өөрчлөхийг болвол тийм ээ одоо тэр төв бол мэдж байгаа болно. そして締め切りすぎてから出てませんよって言うんですよ。 Тэг юу гэсэн бэ гэхээр тийм ээ бүртгэлийн хугацаанд дууссаны дараа тийм ээ одоо гарч ирээгүй байна гэдэг ингэж い хэлсэн. や、締め切りの前だけど大丈夫って確認するのが本部の仕事ですよ。 Уул нь болвол тийм ээ одоо яг тэр төвөөс болвол тийм ээ тэр хугацаа хаагдахаас өмнө тийм ээ болж ийн яаж ийн гэдэг тийм ээ уул нь одоо лавлах хэрэгтэй байсан. ですからね、もうあらゆるところですいません、よろしくお願いします、すいません、よろしくお願いします、すいません、よろしくお願いしますって謝って回ったんです。 Тэг маш олон газар очиод тийм ээ үнэхээр уушлаарай гэд тийм ээ уушлал гуйгаал яваадсан. でも自分の中でもうなんかだんだんイライライライライライライラって出てくるんですね。 Өөрийн дотор тийм баг ингээл одоо уур хүрээл хийсэн тийм ээ жоохон бухимдсан байдал байсан. だって書類見てないもん。 Тэр материалыг нь би өөрөөсөө хараагүй шүү дээ тийм ээ. なんで自分が謝んなくちゃいけないんだって。 Тийм байдал яагаад би тийм ээ одоо уушлал гуйх 上司だってもやっぱり見てないって言ってるじゃない。 дарга нь ч гэсэндээ тийм ээ тэр материалыг нь хараагүй гэсэн. でもそんなこと誰も聞いてくれません。 Гэхдээ бол энэ яриаг бол тийм ээ одоо хин ч 本部の言う сонсохгүй ことしか聞いてくれないんです。 одоо тэр гол тэр одоо төв юуныхаа одоо үгийг л тийм ээ одоо сонсдог. ねえ、悔しい思いするじゃないですか。 Тийм одоо маш одоо тий одоо ийм でもね、 харамсмаар тий もう харамсал あらゆるところに謝ってなんとか書類通りました。 Тэгээд олон газараар очиод тийм ээ одоо уушлал гуйгаад тийм ээ тэгээд бүр яаж хийж байгаа тийм энэ зүйлийг бүтээсэн. そしてですね、最後にこういうふうに言われるんですよ。 Хамгийн сүүлд ингэж надад хэлсэн. 次はありませんよ。 За дараагиуд бол өстой байхгүй шүү гэж ингэж хэлсэн. でもその時に退職しました。 За тэр үед яг тийм ээ одоо ажлаасаа だから гарсан. 次はなかったんですけどね。 Тэгээд бүр дараа нь тий. やっぱり悔しいって思いしますね。 Тэгээд үнэхээр маш тийм ээ одоо харамсах тийм ээ үнэхээр тийм. そしてですね、これはクリスチャンであってもクリスチャンでなくても起こることですけど За も、 энэ зүйл бол тийм ээ одоо итгэгч хүмүүсийн дунд ч үл итгэгчдийн ク дунд リ ч スチャンは байдаг. さらに迫害を受けるんです Харин ね。 бүр тийм ээ одоо Христэд итгэгч хүнтэй илүү одоо クリスチャンであることで何か差別されることもあるんですよ。 Христ итгэгчээсээ болж тийм ээ одоо гадуурхагдах юм зүйл байдаг. クリスチャンであるからもうあなた嫌だって言われることもあるんです。ね Итгэгч болохоор чамд дургу гэдэг тийм ээ хэлдэг хүмүүс байдаг. え、どうでしょうか。 Энэ ямар вэ тийм ээ? この嵐を避けることができるでしょうか。 Энэ шуургыг тийм ээ одоо намдааж чадах уу одоо зайлуулж чадах уу тийм ээ? この嵐は避けられないんですね。 Энийг бол тийм ээ зайлуулах юм боломжгүй. もし避けるとしたら、 Хэрвээ энэ одоо тий одоо шуургыг одоо зайлуулах юм бол 湖を渡れないのと同じです。 бид нар тийм ээ одоо тэр нуурыг одоо давж гарч чадахгүйтэй адилхан гэсэн утгатай. 世の中に出ていくことができないんです。 Дэлхий рүү бид нар тийм ээ дэлхий рүү одоо гарч очиж чадахгүй. 皆さんの人生はいつもですね、教会に集まるだけって。 Та нарын одоо амьдрал тийм ээ үргэлжлэн ингээд одоо あ сүн дээрээ 教 л байдаг. 会は安心。 Чуулган бол маш одоо амар тайван гэдэг. でも外出ていくと怖いって。 Гадагшаа ингээд дэлхий рүү гарахаар маш амар гээл. そういう人生になるかもしれません。 Одоо ийм амьдрал болчих いや、 магадгүй. 実は教会の中でもそうとは限らないんですよ。 Хай. 教会の中でも嵐は起こります。 За чуулган дунд ч гэсэндээ тийм ээ одоо шуургаас дэгддэг. ですからね、皆さん、今自分が嵐の中にいると感じたらどうしたらよいか。 Хэрвээ та өөрийгөө тийм ээ би одоо яг одоо шуурган дунд явж гинэ гэж бодож байгаа бол тийм ээ одоо яавал дээр вэ? すごく単純です。 Одоо маш энгийн イエス様を心に迎え入れることです。 Есүсийг зүрх сэтгэлдээ тийм ээ одоо урьж оруулах, хүлээж авах, 祈ることです。 залбирах,
賛美することです。 Бурхныг магтан дуулах тийм ээ. 聖書の言葉を思い起こすことです。 Библийн үгийг тийм ээ одоо санах. そうするとまず平安が自分の心に来るんですね。 Тийм болвол тийм ээ хамгийн эхлээд тийм ээ бидний зүрх сэтгэлд амар тайван ирнэ. この平安が先に来ないと Амар тайван тийм ээ бидэнд эхлээд ирэхгүй байх юм 私 бол たちに何していいかわからなくなりま бид す。 нэр одоо юу хийхээ тийм ээ одоо мэдэхгүй юм байдалтай болчдөг. イエス様をお化けと見て Есүсийг тийм ээ бид нар зөвхөн хий үзэж 余計驚いたでしょ。 はい もうそのね弟子たちはイエス様をお化けと思ってですね余計ね不安になりましたよ За ね。 одоо дагалдагч нар тийм ээ одоо Есүсийг хараад тийм ээ одоо сүнс одоо хий үзэл гэж でも бодсноос イエス様を心に迎えて харин Есүсийг хүлээж аваад 平安を迎えたら амар 平安 тайвныг を迎 аваад え平安があったら自分たちはどうしたんですか。 тэгээд тэд нар яасан бэлээ? やっぱり目的地に向かっていったでしょ。 Тэгээд өөрсдийнхөө тэр зорьсон газартаа очисон. ねえ諦めかかってたその彼らの心が Одоо яахаа мэдэхгүй байсан тийм ээ イ одоо エス様を通して目的地に行こうとするわけです。 Есүсээр дамжуулаад тийм ээ өөрсдийнхөө одоо хүрдэнэ. 何が大事ですか。 очисон байгаа тийм ээ. Одоо юу нь чухал вэ? 平安が大事です。 Амар тайван тийм ээ чухал байна. 慌てないことです。 Одоо сандрахгүй байх нь тийм ээ их чухал байна. 心配しないことです。 Одоо санаа зовхгүй байх тийм ээ. で平安が来ると次に神様に委ねることができるんですね。 Тэгээ амар тайван бидэнд ирэх юм бол дараа нь бид нар тийм ээ одоо бурханд бүх зүйлээ あ、 даатгах 神様は守ってくださるんだ。 бурхан өнөр хамгаалж өгөх юм байна. 神様は助けてくださるんだ。 бурхан өнөр туслах юм байна гэж. 神様は私を導いてくださるんだ。 бурхан намайг өнөр чиглүүлэх юм байна. もうそれを委ねることができるんです。 Энэ зүйлийг тийм ээ бурханд өргөж тийм ээ 平 даатгах 安の次 чадна に委 гэсэн. ねる心が与えられ、 Амар тайвны дараа тийм ээ бид нар Сол бурханд бүх сүрдээс зүйлээ нэ. даатгах нь. 周りを恐れなくなります。 Тийм болвол бид нар тийм ээ одоо эргэн тойрноос айхгүй юм байдалтай болно гэсэн. ね、周りを見ても神様がいるってわかるからです。 Эргэн тойрныг бид нар харсан ч гэсэндээ тийм ээ бурхан байгаа гэдгийг бид нар мэднэ гэсэн. そしてですね、嵐を乗り越えることができるん Тэгээд で бид す。 нар тийм ээ тэр шуургыг тийм ээ одоо давж гарч чадна гэсэн үг. そしていつの間にか嵐がなくなってるんです。 Тийм болвол тийм ээ одоо нэг мэтгэд тийм ээ одоо нөгөө шуурга тийм ээ одоо намждсан байна. 大事なのは平安をまず保つことです。 Тэгэхээр хамгийн чухал нь тийм ээ одоо амар тайван бидний зүрх сэтгэл тийм ээ байх нь чухал байна. ですから私たちですね、平穏な時だけでなくて Тийм イエ болохоор ス様を見上げなければなりません。 бид нар тийм ээ зөвхөн тийм ээ одоо амар амгалан байхтай биш тийм ээ 何にもない状態でイエス様を見上げるっていうこともできた方がいいんですよ。 мэдээж тийм ээ одоо бидэнд одоо юу ч тохиолдохгүй байхад тийм ээ Есүсийг мэдээж бид нар でも харна. 私たちはそういう時間ってそんなに多くないんです Тэгээ ね。 бидэнд тийм ээ одоо тийм цаг болвол тийм их байдаггүй. また嬉しい時イエス様はね賛美することあるでしょ За баяр жаргалтай үедээ мэдээж бид нарт Есүсийг магтан дуулна. う。でも悲しい時も必ず来るんですね。 Мэдээж бидэнд тийм ээ одоо гонигтай тийм үе ирдэг. 嵐があってもイエス様を見上げていくんですね。 Бидэнд тийм ээ одоо шуурга тохиолдсон ч гэсэндээ тийм ээ одоо Есүс рүү хараагаа す чиглүүлсэн. なわちイエス様と一緒に生きることです。 Нөгөө хэлбэл тийм ээ одоо Есүстэй хамт амьдрах гэсэн энэ зүйл юм аа. イエス様はあえてですね弟子たち先に行かせました。 За Есүс тийм ээ одоо зориуд дагалдагч нараа төрүүлээ явуулсан. イエス様はおそらく自分を離れては何もできないよということを教えたんです。 За мэдээж тийм ээ Есүс дагалдагч нарт та нар надаас холдох юм бол одоо でもイエス様が弟子たちのところに着いたときに、はいイエス様が弟子たちのところに着いたときに、 За тэгээд Есүс тийм ээ одоо дагалдагч нараар очих үед 弟子たちはイエス様を迎え入れて、 дагалдагч нар түүнийг хүлээж аваад そして一緒に岸へと行ったわけです。 тэгээд хамтдаа тийм ээ одоо нуурын нөгөө эрэхт тийм ээ очисон байна. これがイエス様と歩くっていうことです。 Энэ болохоор тийм ээ одоо Есүстэй хамт алхах гэсэн юм байна. 水の上を歩くことよりももっと大事なのは、 Усан дээгүүр алхахаас илүү чухал зүйл бол イエス様と共に生きるということです。 Есүстэй хамт амьдрах гэсэн зүйл юм аа. どんな困難をも乗り越えられるんです。 Ямар ч асуудал байсан тийм ээ бид нэр түүнийг тийм ээ даван туулж чадах юм аа. ありえないことをイエス様はしてくださいます。 Байж болохгүй гэж байж боломгүй гэсэн тэр зүйлийг тийм ээ Есүс хийж өгөх юм аа. 私たちはそのことを信じていきましょう。 Энэ зүйлд тийм ээ хамтдаа итгэцгээе. 信仰を持って歩くときに、 Итгэлээр бид нэр алхах үед イエス様はいつも私たちの味方となり、 тэр Есүс бидний талд байх болно. 私たちを助けてくださり、 Бидэнд тусалж, 守ってくださり、 биднийг хамгаалж ね、信じていきましょ энэ зүйлд тийм ээ хамтдаа итгэцгээе. う。皆さん一人一人ね、皆さんがこの日本で暮らしをするというのは決して楽なことではありません。 Та бүхэн энэ Японд тийм ээ амьдрах нь бол тийм амар зүйл биш. 皆さんがですね、やっぱりこの
ね、いろんなモンゴルの地でもすごく難しい問題たくさんあります。 За Монголд ч гэсэндээ тийм мэдээж олон асуудлууд байгаа. ね、まあ日本の地でも難しいことがたくさんあります。 За Японд ч гэсэн мэдээж тийм ээ олон асуудлууд байгаа. でも私たちはですね、信じましょうよ。 Гэтэ бүгд хамтдаа итгэцгээе. 難しいことに心をとらわれるんじゃなくて、 Хэцүү асуудлуудад зүрхсэтгэлээ эзэмдүүлэхгүй. イエス様は私たちの味方である。 Есүс миний талд гэсэн. イエス様は私たちにいつも助けを与えてくださ Есүс る。 үргэлж надад тусалнаа гэд. イエス様は私たちのいろんな問題を解決してくださる。 Есүс миний тэр асуудлыг шийдэж өгнө гэд. それを水の上で証明してくれたんです。 Энэ зүйлийг тийм ээ Есүс усан дээр алхаж тийм ээ одоо баталж 私た байгаа. ちもそのように信じていきましょう。 Энэ зүйлд тийм ээ хамтдаа инхүү итгэцгээе. イエス様は世界の主、 Есүс бол энэ дэлхийн эзэн. 創造主であり、 Тэр бол бүтээгч эзэн. 世界を救う救い主であります。 Дэлхийг аврах тийм ээ ですから даврагч 国 эзэн 籍 юм. は関係ありませ Тийм ん。 болохоор тийм ээ бидний одоо ね、 иргэний харьяал бол хамаагүй. なんかね、人々はですね、日本の神様、モンゴルの神様、中国の神様ってね、国の神様がいるようにね、みんな人々は言うでしょ。 Хүмүүс юу гэдэг вэ гэхээр тийм ээ одоо Монголын бурхан, Японы бурхан, Хятадын бурхан гэд тийм ээ ингэж ярьдаг. 違いますよ、聖書の神様は。 Библийн бурхан бол 世 тийм биш. 界の神だと宣言してます。 Тэр бол тийм ээ дэлхийн бурхан гэж тийм 世 ээ 界を тунхагладаг. 創造された神だと宣 Дэлхийг 言されま бүтээсэн す。 тийм ээ бүтээгч бурхан юм аа. 世 гэж 界を тунхагладаг. 救う救い主だとイエス様は宣言します。 Дэлхийг аврах тийм ээ аврагч эзэн юм аа гэж だから тунхагладаг. 世界の人々はイエス・キリストを信じるんじゃないです Тийм か。 болохоор дэлхийн хүмүүс бүх хүмүүс тийм ээ одоо Есүс тийм ээ 今世界の人々がね、一番ね、このイエス・キリストを救い主として信じている、これがどこの国でも行われてますでしょ。 одоо дэлхий дээрх тийм ээ одоо бүх улсад тийм ээ одоо Христ итгэдэг хүмүүс байдаг. ね、例えば世界でね、勢いを増しているのイスラム教ってのありますでしょ。 Одоо дэлхий дээр тийм ээ исламын шашин гэж байна тийм ээ. でも世界のどの国でも信じられてますか。 Гэхдээ исламын шашин одоо бүх улсад тийм ээ одоо итгэгч нар байдаг уу? いいえ。 Үгүй тийм ээ. この日本では全然信じられてません。 За харин Японд бол ерөөсөө тийм одоо исламын шашин итгэдэг хүмүүс бараг байх. 中国でも信じられてません。 За одоо Хятад ч гэсэн адилхан. まあ一部の部族ではその信仰を持ってますけど広がりません。 За хэсэг одоо тий одоо тэр одоо бүлэг хүмүүс итгэдэг хэдий ч гэсэндээ ингэ тархдаггүй тийм ээ итгэл нь. モンゴルではどうですか。 За Монголд ямар вэ? おそらく信じられないと思うんですよ。 Ер нь бол итгэхгүй байх тийм ээ исламын шашин. だから世界のね神を信じてるけども偽りなんです。 За одоо дэлхийн бурхан гэж ярьж байгаа хэдий ч тэр бол тийм ээ одоо худал тийм ээ дөр амил юм зүйл юм аа. イエス・キリストはそうではありません。 Харин Есүс бол тийм биш юм аа. 世界の主だということを宣言するだけでなく、 Дэлхийн эзэн гэж одоо тунхаглаа зогсохгүй 世界の主として多くの人々が認めています。 олон хүмүүс тийм ээ одоо дэлхийн 信 эзэн じています。 гэж тийм ээ そしてそ тунхаглаж の байгаа. イエス・キリストの助けと恵みを受けてます。 Тэгээд тэдгээр хүмүүс тийм ээ Есүсийн тэр тусламж нэгүсэлтэй одоо эвэлийн авч байгаамаа. この方を知り信じましょ Энэ нэгнийг таньж う。 мэдээж も тийм っ ээ. とイエス様を深く知ること、信じることです。 Бүр илүү гүн гүнзгий тийм ээ Есүс. 深く知れば知るほどこの人ほど誠の神だって理解できます。 Илүү гүн гүнзгий мэдэх юм бол тэр яг жинхэнэ бурхан гэдгийг бид нарт илүү сайн мэдэх юм аа. そして聖書に書かれている予言が全て真実だということが分かりま Тэгээд す。 Библиэр бичигдсэн бүх одоо тий одоо иш үзүүлгүүд одоо なぜなら鬼世界の今が主、世界の創造主、救い主の言葉だからです。 яг тэр бол тийм ээ энэ дэлхийг бүтээсэн бурхан болон тийм ээ одоо дэлхийг аврах бурханы үг юм аа. 私たちは信仰によって歩んでいきましょう。 Тэгээд хамтдаа итгэлээр тийм ээ алхацгаая. この方を信じていきましょ Түүнд итгэцгээе. う。この方と一緒に歩んでいきましょう。 Түүндээ хамт алхацгаая. 皆さんの人生を最後まで守ってくださいます。 Тэгээд та нарын амьдралыг тийм ээ эцс хүртэл нь тийм ээ хамгаална. 永遠に守ってくださいます。 Үгүй тийм ээ мөнхөд тийм ээ хамгаалах болно. イエス様は永遠にあなたを愛し守り続けるということを約束されてますから。 Есүс тийм ээ мөнхөд та нарыг тийм ээ аварч хамгаална, хайрлана гэж ингэж. 私たちは永遠の世界まだ知りませんけど Бид も、 нар бол хараахан тийм ээ тэр мөнхийн одооで дэлхийг も мэдэхгүй байгаа. これは約束です。 Харин энэ бол амлалт. 永遠なる神様が永遠に私たちを救ってくださる。 Мөнхийн бурхан биднийг тийм ээ мөнхөд аварна гэсэн. 御子を信じる者は永遠の命を持つということを約束されています。 Хүүд итгэгч нэг нь тийм ээ тэр одоо мөнх амийг авна гэж амласан. ぜひそのようにしてイエス様と共に歩んでまいりましょう。 Ийм байдлаар тийм ээ Есүстэй хамт алхаж お амьдарцгаая. 祈りしましょう。 Хамтдаа залбирая. 天の父なる神様、 Тэнгэрт бурхан эцэг минь 世界の創造主であり、 та бол үнэхээр дэлхийг бүтээсэн нэгэн. ただ一人の神様、 Та бол цорын ганц бурхан. あなたのその皆をたたえます。 Таны тэрхүү тэр агуу нэрийг бид магтъя. そしてあなたのその
救いをイエス・キリストを通して示してくださったことを感謝いたします。 Есүс Христээр дамжуулж бидэнд тэр авралыг илэрхийлсэний төлөө танд талархаж байна. 私たちは誠の神様から離れて Бид үнэхээр тэр жинхэнэ бурхнаас холдоод 違う神様を神として礼拝してしまいました。 үнэхээр өөр бурхныг бурхан гэж үнэхээр хүндэлж ийсэн. また神様を無視して自分の好きなように生きようとしました。 Ингээ бурхан таныг тоолгүйгээр үнэхээр өөрсдийн хүслээр амьдрч ийсэн. しかし神様はそんな背く私たちを許して Харин танаас нүүр буруулсан биднийг та уучилж イエス・キリストを通して救いをもたらしてくださいまし Есүс た。 Христээр дамжуулж бидэнд тэр авралыг өгсөн. 私たちの罪を許して神様はもう一度関係回復を与えてくださいました。 Тэгэхээр та бидний гим нүглийг уучилж үнэхээр бурхан тантай эвдрэх тэр боломжийг өгсөн. 神様は私たちに近づくことができない。 Ингээ бурхан та бидэнд үнэхээр ойртох юм 私 боломжгүй. たちも神様に近づくことのできない関係から Бид үнэхээр тантай үнэхээр холбогдох ойртох боломжгүй байсан. 私たちと共に歩んでくださる関係になりました。 Харин тантай хамт алхах эзэм нэ ийм харилцаатай болсон. 目に見えない神様が Ингээ бидний нүдэнд харагдахгүй тэр бурхан 私たちと共におられる。 ингээ бидэнтэй хамт байна. 何がわかるんでしょう。 Ингээ бид үүнээс юу ойлгох вэ? 信仰によってわかります。 Ингээ бид итгэлээр энэ зүйлийг ойлгож чадна. 信じていくときにそれがわかるのです。 Итгэх үед бид энэ зүйлийг ойлгох болно. 祈るときにそれがわかるのです。 Бид нүгэ залбирах үед энэ зүйлийг ойлгоно. そしてその信仰に歩むときに神が共にいるということをもっと深く知ることができるように。 Бид үнэхээр итгэлээр алхах үед бурхан бидэнтэй хамт гэдгийг улам илүү мэдэх болно. どこにいても神様の御業を、その奇跡を見ることができるように。 Бид үнэхээр хаанч байсан тэр бурхан таны гайхамшиг харж чадна. どこにいても乗り越えられない嵐を乗り越えることができるように。 Бид үнэхээр хаанч байсан үнэхээр давч чадахгүй юм шиг тэрхүү шуургыг 私たち бид の давч 人 чадна. 生の悩み、苦しみ、痛み、悲しみを取り除いてくださることを信じます。 Ингээ бидний амьдралд байгаа тэр зовлон бэрхшээл тэр гониг тэр бүх зүйлийг та биднээс авч чадна гэж бид итгэж байна. そして神様が示してくださる私たちの行くべき道に導いてくださることを信じます。 Үнэхээр та өөрийнхөө үнэхээр тэр дагуулгыг хүсэж байгаа тэр амьдрал руу биднийг дагуулна гэж бид итгэж そ байна. の先には永遠の世界があることを信じています。 Үнэхээр бидэнд тэр мөнхийн амьдрал мөнхийн тэр дэлхийн ертөнц байгаа гэдэгт бид 永遠 итгэж なる байна. 神様が永遠に私たちを永遠の世界へと導いてくださることを感謝します。 Ингээ мөнхийн бурхан та бидний тэр мөнхийн тэр дэлхийн ертөнц рүү биднийг дагуулж байгаа тань талархаж そ байна. れをイエス・キリストを通して今私たちに示してくださっていることを感謝します。 Ингээ энэ зүйлийг та Христээр дамжуулж бидэнд илэрхийлж байгаа тань 御 талархаж байна. 子イエスを信じる者は永遠の命を持つ。 Хүүд итгэгч нь үнэхээр тэр мөнх амьтаа болно гэсэн. 御子に聞き従わない者は神の怒りがその人にとどまる。 Харин үл итгэгчдэд бурхны уур хилэн байна гэсэн. 厳しいですけども神様のその言われたことが実現していくのです。 Энэ үнэхээр хатуу хэдий ч энэ зүйл үнэхээр биелээ олж байна. どうぞ私たちはそのイエスを通して永遠の命を持つものとなっていきますように。 Бид үнэхээр Христээр дамжуулж тэр мөнх амьтаа үнэхээр хадгалсаар байхад 永遠に神と共に生きるものとなりますように。 үнэхээр мөнхөд үнэхээр бурхан тантай хамт амьдрэх хүмүүс бол いつも神を見上げて歩み続けますように。 үргэлж бурхан тань руу харж үнэхээр амьдрахад 神と共に乗り越えられるものとなりますよう бурхан に。 тантай хамт тэр асуудлаа даван туулахад 神と共に目的のところに届きますように。 бурхан үнэхээр тантай хамт үнэхээр тэр чиглэж байгаа газар 主よ руу どうぞいつも導いてください。 үргэлж та бидний хөтлөн дагуулаач. お一人お一人にその恵みと祝福を注いでください。 үнэхээр хүн нэг бүрд эзэн таны үнэхээр ивэл юрууд нэгүсэл байх болтугай. 神様あなたは素晴らしいお方です。 Учир нь та бол үнэхээр агуу гайхалтай нэгэн билээ. 私たちの思っていること願っていることを勝って恵んでくださるお方です。 үнэхээр бидний бодод төсөөлөхөөс илүүгээр биднийг та ивэж өрөөдөг нэгэн. 私たちの心に平安と喜びを与える方です。 Та бидний зүрх сэтгэл дээр өөрийн амар тайван баяр хөөргийг өгдөг нэгэн. どうぞ私たちの想像を変えた形で私たちに触れてくださり、 үнэхээр бидний бодлоос илүүгээр та бидэнд хүрч いつも神様の力を帯びて歩み続けていきますように。 үнэхээр эзэн таны тэр хүчийг харж үнэхээр алхаж амьдрахад どうぞ主を祝福してください。 та бидний өрөөж өгөөч. そして東京モンゴル教会の一人一人の兄弟姉妹たちが үнэхээр Токио Монгол чуулганы итгэгч нэг бүр 神様と共に出ていく人々のところに向かっていくことができますように。 ингээ бурхан тантай хамт үнэхээр энэ дэлхий рүү гарч явхад どうぞ主を用いてくださいますように。 та үнэхээр ашиглаж өгөөч. 日本中にいるモンゴル人のために取りなし祈り、 Үнэхээр Японд байгаа үнэхээр монголчуудын төлөө зуушлан залбирч そこに出会う一人一人にイエス様の素晴らしさを伝え、
үнэхээр уулзаж учрах хүн бүрт эзэн таны гайхамшигтай байдлыг тунхаглаж 共に礼拝を捧げ、 үнэхээр хамтдаа тэр мөргөл өргөж 共に素晴らしい主を褒めたたえ、 үнэхээр хамтдаа бурхан таныг үнэхээр 共に алдаршуулж 主の素晴らしい力の中で歩んでいくことができますように。 бурхан тантай хамт үнэхээр таны хүч дотор үнэхээр алхаж どうぞ амьдрах. 東京モンゴル兄弟の兄弟姉妹たち一人一人を祝福してください。 Токио Монгол чуулганы хүнийг бүрийгтэй ивэж өрөөж өгөөч. あなたに期待します。 Тэгэхээр би танд итгэж あなたに найдаж とっ байна. て不可能なことは一つもありませ Чин ん。 танд үнэхээр боломжгүй зүйл нэг ч байхгүй. イエス・キリストの皆によって信じてお祈りいたしま Есүс す。 Христийн нэрээр бид итгэн залбирч байна. アメン。 アメン。 アメン。アメン。 Амен. Амен. Эзэнд алдран байг бүгдээ хамтдаа суудлаасаа босоод залбирлын сэдв байна. Хамтдаа залбирцгаая. Тэгээд өнөөдөр ирж чадаагүй байгаа Лука хүн, тэгээд Нараагч охин Совин цэцэг, Бэндэр ахын охин Наоми чан, тэгээд бас ханиадтай халуурж байгаа бас инфлюенза туссан хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдийн төлөө, өвчтөй байгаа хүүхдүүдийн төлөө хамтдаа залбирцгаая. Хамтдаа залбирцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Эзэн та өнөхөр өөртөө хайртай хүүхдүүдийг байгаа газарт эзэн та эдгэж өгөөч аваа. Толгоон оройноос хөлийн уул хүртэл эзэн тань даатгаж байна. Та бол эдгээгч бурхан. Та өнөхөр халуурж байгаа, өнөхөр бас ханиалгаж байгаа, бас өнөхөр хоолой өвдсөн тэр хүүхдүүдийг эзэн та эдгэж өгөөч аваа. Тэр газарт ариун сүнсээ та өнөхөр хүүхэд бүрийн дээр эзэн та хамт байж тэр газарт үнэхээр өөрийнхөө тэр эдгэрлийн мотраа тавиач гэж гуйж ийн аваа. Тэгээд цуглаандаа үнэхээр өнөөдөр ирч чадаагүй байгаа. Үнэхээр бас аав ээж нэрийн гэсэн таны мотор таадагч ийн аваа. Тэр газар та үнэхээр амар тайвнаар дүүрэн байлгаж ариун сүнсээ та хамт байж өгөөрэй аваа. Та бол эдгээгч. Та бол хараагүй хүнийг хараа оруулж үнэхээр өвчтөй байгаа хүмүүсийг босгодог. Та бол тэр гайхалтай бурхан аваа. Энэ бүх зүйлийг тань даатхан Назарын Есүсийн нэрээр эдгсэн гэж тунхаглан залбирэн гуйж байна. Амен. Бүгд хамтдаа эзнийг хүндэтгэе. Би бүхий сэтгэлээрээ таньда талархнаа. Бухтын өмнө тань магтаалыг өргөнө. Би бүхий сэтгэлээрээ таньда талархнаа. Бухтын өмнө тань магтаалыг өргөнө. Шударгын төлөө таны нэрээр талархлыг өргөнө. Учир нь та үгээ өөрийн бүхний дээр өндөр дүргэмжлөө. Миний гойсон өдөр та надад хариу. Сүнсийг минь зориулсан хүчтэй болосон. Би бүхий сэтгэлээрээ таньда талархнаа. Бухтын өмнө тань магтаалыг өргөнө. Би бүхий сэтгэлээрээ Би бүхий сэтгэлээрээ таньда талархнаа. Бухтын өмнө тань магтаалыг өргөнө. Би таны ариун сүнс хандан мөргөж таны
болдрын төлөө таны нэрээр талархлыг өргөнө. Учир нь та үгээ өөрийн бүхнийдээ өндөр өргөмжлөө. Миний хүссэн өдөр та надад хайруу. Сүнсийг минь зоригжуулан хүчтэй. Учир нь та үгээ өөрийн бүхнийдээ өндөр өргөмжлөө. Миний хүссэн өдөр та надад хайруу. Сүнсийг минь зоригжуулан хүчтэй болгосон. Амен. Бүгд хамтдаа эзэнд бэлдэж ирсэн өргөцгөөе. Би хамтдаа өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ, өнөөдөрт өргөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн таны үнэхээр мотор таатах чинь аваа. Та үнэхээр 100,000 дахин бэлхэм дүүрнээр үнэхээр ивэж өрөөж өгөр аваа. Та үнэхээр өгөөмөр хүнийг өрөөдөг аваа. Эзэн та үнэхээр энэ өргөлөөр дамжуулан эзэн та үнэхээр хаанчлалын төлөө, үнэхээр бас сайн мэдээний төлөө хэрэгтэй байгаа тэр талбарт үнэхээр ажил дээр үнэхээр ашиглахад туслаараа аваа. Баярлалаа Есүс. Бүх алдар магтаалны эзэн танд байгаалтгаа гэж бидний эзэн Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Тэгээ өргөлийн хайрцаг хойно байгаа. Бүгд хамтдаа өгөөмөрөөр өргөцгөөё. Таны сүмийг байгуулаа. Чин хүсэл зүхэндээ чадах бүхнээ хийж байна. Хурах цахарсан зүм хараа зүхэндээ гаргараасаа барин энэ нутаг зэрэгэлтий хүсч байна. Бидний санаач тандаа өргөсөн мөчи бидний дурсаж зөдөөс болон явсныг бидний санаач чарун та мөнхөд үнэ залбиралдаа дурсан тандаа бид өгч байна. Бидний санаач тандаа өргөсөн мөчи бидний дурсаж зөдөөс болон явсныг бидний санаач харин та мөнхөд үнэ залбиралдаа дурсан тандаа бид өгч байна. Амен. За өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн байвал уршаа гараад ирээч гэж хүсэж байна. Өнөөдөр анх удаага ирсэн байна уу? Ирсэн үү? Нэг ирсэн байгаа тий? За. Нэг удаа ирэхдээ гарч ирж биднэртэй танилцсан тий? За. За тэгвэл бүгд хамтдаа суудлаасаа босоод эзэнд хүндэтлийг өргөөд өнөөдрийнхэн цуглаанаа өндөрлцгөөё.
Бурхан эзний өмнө өвдөгсөлөн мөргий Бузаг имийг хүлээснэ гаргасан түүний магтий Амьдрал найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий Бурхан эзний өмнө өвдөгсөлөн мөргий Бузар гимиг хүлээснэ гаргасан түүний магтий Амьдрал найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий таньда талархий таньда талархий Амьдрал найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө илгээсэн талархий таньда талархий Есүс талархий таньда талархий Амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий Амен чанга дугаар эзэн талархий таньда талархий байгаада талархий эзэн талархий таньда талархий Есүс амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий Амен эзэн талархий чанга дугаар талархий таньда талархий асуудалтай байгаадаа талархий таньда талархий ажилтаа байгаадаа эзэн талархаарай Амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий цуглаантай Монгол цуглаантай байгаа нь талархаарай талархий таньда талархий итгэлийн анхан дүүс байгаадаа талархаарай талархий таньда талархий үр хөвгөдтэй байгаа нь талархаарай амьдралд найдвар авчирсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ эдгэсэн талархий амийг бидэнд өгөхөөр амийг бидэнд өгөхөөр үгээ эдгэсэн талархий Есүсийг бидэнд өгөхөөр амийг бидэнд өгөхөөр үгээ эдгэсэн талархий Амен эзэн бүх алдран багтаалан байх болтугай Бүгд хамтдаа эзний заасан залбирлаа хамтдаа уншицгаая Би тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дуусгадаг таны хаанчлал ирэх болтугай
хүсэл тань тэнгэр тишгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэдэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних. Амен. Бүгдээрээ эзэн даалгад ташлтыг өргөцгөө. Тэгээ бүгдээ хамтдаа жижиг групп болоод өнөөдрийн эзний үгийг хамтдаа хуваалцгаая.